Альмас Movie Guide. Зэг альман өнөөдөр баг анх удаа шахав байхад баримтат кино ярьж өгье гэд бэлтлээ л дээ. Өмнө нь баримтат кино ярьж исэн ч үлээ яала. За тэр яах. Гэхдээ та нар баримтат кино ярих гэж байгаа юм бол шоол уйтгартай юм гэд битгий алгасчаарэ. Netflix-ийн өстө шуугуулсан кинонуудын нэг штэ. Бидний мэдэх нэгэн хэвийн уйтгартай хуучны баримтат кинонуудаас шал ондоо. Кино маань Сесилия хэмээх нэгэн бүсгүй өөрийн амьдралын түүхээ ярьж байгаагаар өрнөж эхэлнэ. Сесилия бол ерөнхийдөө манай монголчуудын ярьдгаар нас бийд гүйдсэн ганц бий сайхан бүсгүй. Тэгэд угаасаа нас өдрөнж болчихсон юуны тухайн төрлөг 30 тал 40 тал гэд явчих гээд байгаа болохоор насны бүксэнд пив хувааж угаад суух хүнээ хайгаад байгаа юм байхгүй юу? Манайхан Tinder гэдэг app бэдэ мэдэн штэ тий. Сесилия бол нэг үгээр Tinder expert. Буруу сонсог бол лавл сүүлийн 7 жилийн турш Tinder ашиглан залуустай болцож хайраа хайж байгаа нэгэн гинти. Мань хүүхэн болцох залуусаас хамгийн гол нь юуг нь хардаг вэ гэхээр ерөнхийдөө нэг тийм typical маягийн ухаантай, хөгжилтэй, эмэгтэй хүнийг ойлгодог, хүндэлдэг, загварлаг тийм мэм залуу хайдаг юм байх. Эмэгтэйчүүд ихтэй нэг сонин тий. Та эрэгтэй хүнээс юуг нь хардаг вэ гэхээр хариуд нь би эрэгтэй хүнээс нэг их юм хардггүй штэ. Өсрөл 3 диплом, байр, машин, ховын эдлэн газартай байх, өндөр булчинлаг, ухаантай, нэг их биш гэснээ их юм харж идэдэг хүүхдэд олон байдаг тий. Сесилия маань харин свайпэлж нэг тийм тун дажгүй байрны нэг нөхөр олоод хараатглаа шүү. Тэгсэн чинь шууд майж болоод нөгөө залуунаас Сесилияг таалж идэрхүү. Саймон гинүү. Сесилия шууд майж болсон хүнээ дурмын дагуу инстаар нь орж хардаг заншилтай байгаа. Жамьясур. Тэгсэн юу вэ? Пүүх 100к дагагч идэртэй зургуудыг нь хараад байх нэ байнга гадуур дотор зугаалж явдаг. Нэлээд ажил хэрэгч байрны царайлаг, нуруулаг, туруулаг, костюмлог сайхан залуу байна. Чөтөрийг дурсахаар гэж зургуудыг нь хараад байж байтал шууд юм бичиж байна шүү. Сесилия руу уулзъя барай гэж байна. Сесилия ч нэг юм бодсонгүй тэгээч л уулзаад үдсэн юу вэ? Бүр хунтааж. Цагаан морьтой ханхүү гэдэг чинь л энэ байх та. Царайлаг, ухаалаг, ажил хэрэгч тэгснэ бүр болоогүй. Израилийн тэргүүн тэр бумтан алмазны магнатын ганц хүү мүү байж юу? Oh my god. Гэхдээ мэдээж ус хит тийм төгс мөгс өндөг шиг хүн гэж хаана байх вэ дээ? Нэг жаахан охинтой юм байна. Тэр мэрийгээж Сесилиагаас айхтар нуусангүй шууд л үнэнээ хэлж мэлжигдэг юм байна. Ядаж байх нэ тийм амар элен далангүй. Охинтой гэдэг нь нууж модгүй шудрах зан Сесилиад таалагдчих юм аа. За ингээл манай хоёрын чинь хайрын романс эхлэн штэ. Эстэ гулгоол явчлаа. Яасан ч хурдан уулзал удахгүй ирэхэл гадар дотор зугаалал шоу цэнгээс л Саймоны баяныг ин пэ. За одоо ч бүр удахгүй тустай гарын марэ болол Сесилиягаар байр хайлгуулаад тахлаа шүү. Нэг жаахан онцгой юм нь Саймон өөрөө майр завгүй амар чухал мухал ажилтай хүн болохоор байнга л ийшээ тийшээ хурал цуглаантай, ийм ч уулзалттай, тийм ч уулзалттай гэд байхасаа байхгүй их байдаг болохоор Сесилия ганцаараа байраа хайж байгаа юм. Тэгэд ядж яхад майр чухал энтер ажил хийдэг. Тэгээд ч юу н алмазны бизнес үргэлж аюултай бизнес тооцогддог дөө. Нэг шүн бүр Саймон амар сандарч Сесилия руу юм бичээд би халталхад өртлөө. Миний бие хамгаалагч намайг хамгаалаагүйсэн бол одоо би бараг байхгүй байх байлаа. Бөөн цуснууж болсон. Хамгаалагчийнхаа зургийг явуулж мовуулаад Сесилияг хурган сандаргаад авлаа шүү. Тэгснэ би ингээд дайснуудынхаа халталхад өртөд байгаа болохоор миний хувийн хамгаалтын албанаас намайг өөрийнхөө картуудыг ашиглахыг минь түр хорчлоо. Хайрт минь чи надад түр $25,000 олоод өгөж гэж байна. Одоо Монгол мөнгөөр ойролцоогоор нэг 77-80 сая төгрөг юм уу? Сесилия мэдэж шууд матик гэл гаргаад өгөх мөнгөгүй юм чинь өөр зээл тавьж байгаа л ямар тач хайртай найз залууга аварлаа. Тэгээд дахин хэд удаа иймэрхүү байдлаар Саймон Сесилиагаас гуйж мөнгө аваад тэгснэ тэрийг айхтар уудалгүй бүр их болгож буцааж явуулаад л. Чийл ястай аминд минь орлоо хайрт минь хонгор охин маа энэ бонусыг бас өгье гэж мэгэл. Тэгснэ дахиад л жаахан байж яснаа дахиад мөнгө хэрэгтэй болчлоо гэл. Сесилиагаас бүр их мөнгө зээлээд л нөгөө хүн чахав айл байдгаараа бүх банкнд үр тавиад мөнгө авсаар л. Саймон ч тэрийг нэх уудалгүй бүр их болгож буцааж өгсөөр яг энэ байдлаараа давтагдаж нилээ удлаа шүү. Тэгээс сүүлд нь Саймон бүр Сесилиагаас 4-5-6 удаа асууж гуйж мөнгөс хамаг байдаг мөнгийг нь үр тавиулж шавхаж аваад тэр нь одоо монгол мөнгөөр тэр бомд авсан. Тэгснээл яг таг чиг алгуулчихлаа шүү Саймон. За одоо дараачийн эмэгтэйгийн хэсгүүд эхэлж байгаа. Перниля гэдэг. Перниля бол Сесиг бодвол арай ахмад насны. Гэхдээ мөн адил амжилттай яваа ганц бие бүсгүй. Мөн л Тиндрээр Саймон гэх сайхан залуутай танилцаад хурган найзад болоодглаа. Дахиад л энэ Саймоны баян цатгалан гээ. Харин энэ удаад Перниля Саймон хоёрын хооронд айхавтар тийм эр эмийн харилцаа үүссэнгүй. Харин хамт шоуддаг, нэгнээ ядарсан үед нь туршдаг ёстой сайхан гал хамууд найзад боллоо.
Пернелиягийн хувьд Саймон одоо баг газар дээрх ганц найз нь боллоо доо баг. Тэгсэн бас нэг шүн найз нь дайралтад өртөөд яг алуулах шахлаа гэж мэгснэ. Өнөө Сесилия руу явуулсан яг нөгөө цус нүчтэй зураг явуулж Пернелияг баахан айлгаснаа. Яг нөгөө Сест ярьсан юмнуудаа ярьж байгаад Пернелиягаас хурган мөнгө төгрөг салгаад авлаа да. Пернелия гэж сайхан гар насны бүксэнд өөртөө ганц сайхан пентхаус авна да гэж баг төрснөөсөө хойш цуглуулсан шахуу мөнгө хайртай сайн найз минь юм да гэж байгаад Саймон зээлээд эхэллээ. Гэхдээ мэдээж Сесилияч, Пернелияч аль аль нь хизээж мөнгөө эргүүлж энэ хүнээс авахгүй юм байна гэдгийг мэдээд хуурцснаа, хулигтуулснаа мэдээд мөнгөнийхөө араас явна үсттэй. Угаасаа явахгүй гэд чи яах вэ? Энэ их өөр зээлийг төлөхгүй бол баг насаар шоронд суух үз хизээч өөрөө төлж барахааргүй их өөр зээл тавьцгаацсан юм чи. Тэгээд ухаж хайж дэлхийн ёстой хамгал сайн сэтгүүлч сурвалжлагч эдэртэй холбогдож байгаад ирж Саймоны үнэн төрхийг оллоо шүү. Тэгсэн мань хүн бүр дэлхийд даяар 7 гаруй улсад онц ноцтой гэмт хэрэгээр бүртгэгдчихсэн 90 сурвалжлагдаж буй мэрэгжлийн заллингийн этгэд болж таархан тэр. Хохирогчт нь хэн байдаг вэ гэсэн чинь яг манай хоёр мангуу шиг ганц бие мөнгөтэй босгож байд. Тэгээд Пернелия, Сесилия хоёр чинь тал талд хайсаар байгаад сүүлдээ бүр нэг мэддэг таньдаг болоод гар бие нийлээд хайж гарл. Тэгээд уг нь хамаг үнэн мөннийг нь олж илрүүлээд хэн гэдгийг нь мэдчихсэн ч гэлээ. Яг Саймон одоо хаана байгаа вэ гэдэг л хамгийн том асуулт хэвээр байла. За тэгсэн одоо бүр энд манай 3 дахь бүсгүй гараад ирж байгаа. Өөр хизээл. Юу гинвэ бүр Саймонтай үерхэд 2 жил шахуу болж байгаа гин шүү. Ер нь бол Саймон анханасаа бүр төрхөөсөө хизээж мөнгөтэй баян маян байгаагүй. Энэ тэрүүгээр байнга зугаалж тансгалж эмэгтэйчүүд хөөхнүүдийг мөнгөөр зодож дааж явдаг нь ямар учиртай байсан бэ гэхээр нэгнээс нь уйлан дуулан мөнгө зээлснэ. Тэр мөнгөөрөө өөр эмэгтэйг дайлж цайлаад сэтгэлийг нь эзэмдэд дахиад тэрнээсээ мөнгө зээлээд тэрүүгээрээ дараачийн болоод бусд эмэгтэйчүүдэд баярлуулад явж идэг. Нэг тиймэрхүү бүр төгсөрсөн кон артист байсан болж байгаа. Ингээд бүхэл үдэ 2 шахуу жил хайрлаж дурлаж хүүхдийг нь тээндээ хамтдаа сайхан амьдрын энтер гэж мөрөөдөж явсан залуу дэлхийд даяар эрен сурвалжлагдаж байгаа аимшигтай аюултай гэмт хэрэгтэн болж таарахар чи тэр хүний инээд чүрх шиг зүрхэнч зогсох шиг санагдна үстэй ч. Ингэж бүгд Саймоны үнэн нүрийг олж нээгээд бүгд хүч хавсарч байж бүр Интерпол эдэртэ нийлж байж нэг юм төгс гэмт хэрэгтнийг барих шивдэ гэж. Гэхдээ уг нь Саймоны энэ их хуурам мэхлэлд эдгээр заллангууд тэр зүгээр л энэ их ур ухаанаа арай өөр, арай гэрэлтэй зүйлд ашигласан бол уг нь бүр үнэхээр бидний нэрлэлдгэр жинхэнэ гоц ухаантан гениус байгаа аахгүй юу? Тэнэг хог хамгийн аимшигтай зөвхөн эдгээр нэр дурдгдсан 3 эмэгтэйгээс гадна Саймон хэрэг дэлгэгдсэний дараа бүр дэлхийн булан бүрээс хэдэн 10-100 эмэгтэй холбогдоод хэрхэн түүнд залилуулсан тухайга ярьж мэрэд хүй. Тэгэд уг нь эцэст Саймон баригдсан хэдий ч 15 сарын хугацаагаар суух ял авсан боловч ердөө 5 сар суучхад гараад ирчихсэн. Одоо өөрийнхөө хувийн бизнесийг хийгээд аз жаргалтай сайхан амьдарч байгаагээ боддоо яг яасан ч юм мэдэхгүй. Ямар нэгэн аргаар л хурдан суллагдаад гараад ирсэн байгаа юм. Зэрлэг хог. Харин нөгөө гиндэж заллуулдаг бүсгүүчүүд одоо болтол банк эдэр тавьсан өр зээлээ төлсөөр амьдарч байгаагээ боддоо. Яг одоо намайг энд боддоо гэдэг үгийг хэлж байхад ч өөрөө төлж ил байгаагээ бод. Ер нь тэгээд сошиалар хүнтэй танилцсан дотносон гэдэгчтэй бас л мэдээтэй байдаг юм шүү дээ. Охид минь. Монгол Саймонтай ч таарчих юм билүү? За бака. Альмас Movie Guide.